Чингэлдээ дүүргийн 92 айл нүүрсгүйгээр цахилгаан дулаанаа нарны эрчим хүчээр шийдэж, илүүдэл энерги борлуулан орлого олох боломжтой болжээ. Энэхүү өрхийн 20 кВт хүртэлх нарны хавтан батарей системийг төвийн сүлжээнд холбох хугацаа 9-өөс 15 шат дамжлагаас 1 жилийн хугацаанд үргэлжилсэн байна. Улсын хурлаас өрхийн хэрэглээнд болон аймаг сүмдийн төвшин цэсэргээрт эрчим хүчийг хөгжүүлэхийг засгийн газарт чиглэл болгож өнгөрсөн 12 дугаар сард тогтоолыг баталж баталгаажуулсан. Энэ хүрээнд Чингэлдээ дүүргийн 68 айл өрхөд нарны хавтан батарей системийн нэг техникийн нөхцөлтөөр суйрлуулж төвийн шугам толбох ажлыг эхлүүлжээ. Өдрийн цагаар нарнаас авсан эрчим хүчрээ батарей хураагууртаа нөөцөлж оройн оргил ачаал үеэр ашигладаг учраас төвийн эрчим хүчний систем дарамт үүсэхгүй болсноо иргэд ярьлаа. Тог тасрахад би ямар ч асуудал байхгүй байгаа байхгүй юу. Одоо даарчлаа, энэ хүүтэн болчлоо, одоо яана гэд. За 25 хэлтэй нүүрсий чинь би 8 хуваагаад 2 өдөр төлдөг байхгүй юу. Өмнө манайх нөгөө 4-5 жилийн нөгөө цэцгэлхэн халаалттай шалны халаалтайгаар байжсэн. Тэгээд нөгөө тог тасаад тэгэхээр чинь хүүхдүүд ч бас хөлөндөө даарж хөрөөд тэгдэг байхгүй. Миний тайснаар нь тог тасарсан ч үсэн гэдэг. Сэлгогийг дулаахан сайхан. Сэргээгт гэрчим хүчний дархамлын их үүсвэрийг дэмжих чиглэлээр л тэгээ бид нөө сонголттой зээл олгох чиглэлээр судалгаанууд хийж байна. Эдгээр айл өрх бүртгэлтэй аппликейшны тусламжтай хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж хэрэглээндээ зарцуулсан эсэх үүнийг хэдийг төвийн сүлжээнд нийлүүлэх зэрэгэ хяндаг байна. За Чингэлдээ дүүргийн ерөнхий боловсролын 49-р сургууль дээвэр дээрээ нийт 72 нарны хавтан суйрлуулснаар эрчим хүчний хэрэглээгээ биедан үйлдвэрлэж анхны ногоон сургууль боллоо. Төвийн эрчим хүчнээс хамааралгүй болсноороо сар тутам дүүргээс төлдөг цахилгааны төлбөрөө 80% хэмжээ. Чингэлдээ дүүрэгт байрлалтай төрийн 51 байгууллага яг энэ жишгээр ногоон эрчим хүч рүү шилжихэд нийт 9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэмнэх боломжтой гэлээ. Чиглэл сургуультай хийж байгаа дуршилт маань одоо үр дүн өгж байна. За энэ үр дүнгээс хамаараад бид нар бусад сургуулиуд, цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүд, хорооны барилга, спорт салбаруудаар нарны эрчим хүчийг суйрлуулчих юм бол татаас авт. Одоогийн байдлаар бол дунджаар айлууд нэг 7 хоногийн хугацаатайгаар төврөө эрчим хүчээ нийлүүлээд эхэлсэн байна. Нэг 7 хоногт бол нэг айл ойролцоогоор нэг 10,000 төгрөгийн орлого олоод эхэлсэн байна. Мэдээж одоо дулаалгаа сайн хийсэн байх хэвээр. За тог цахилгаануудад одоо цахилгааны хугацаа яг мэрэгжлийн хугацаар бэлдсэн байх хэвээр. Энэ шалгуурыг хангаж байгаа одоо айл өрхтөө бид суйрлуулад энэ эрчим хүчний хэмнэлт үүсгэхэд ингэ явж байна. Мөн ногоон эрчим хүч рүү шилжсэн айл өрх албан байгууллагуудын тоо мэдээлэл холбогдох судалгаанд суйрлан хөнгөлтэй зээлд хамрагдах боломжийг судалж эхэлжээ.